Монгол улсад төдийгүй дэлхийд дахинд эрүүл мэндийн салбар хамгийн чухал нэн тэргүүний салбарт тооцогддог. Энэ салбарт ажиллаж байгаа эмч ажилтан албан хаагчид ур чадвараас гадна ёс зүйн өндөр шалгуур тавигдах ёстой. Гэвч Монгол улсад авилга их тархсан байгууллагуудаас эрүүл мэндийн салбар эхний 5-д бичигдээд байна. Зарим эмчнэр шан харамж авч бусдад давуу байдал олгох тохиолдол олон байна. Үүнийг эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид хүртэл сэтгэлийн сайхан бэлэг хэмээн ярьсаар ирсэн. Энэ бол улсын эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгч нэг бүрт тулгардаг асуудлуудын нэг юм. Мөн улсдаа томоохон тооцогдох эм ханган нийлүүлэх байгууллагууд импортлон оруулж ирсэн эмээ эмчийн жор дээр бичүүлэхийн тулд хахуул өгдөг нь нэгэнд тодорхой болсон. Энэ бол эрх мэдлээ ургуулan ашигласан бусдад давуу байдал олгосон олон жишээнүүдийн нэг юм. Хэрвээ энэ бүхэнд дамжирвал ашиг хонжоо хайсан эмийн бизнес эрүүл мэндийн салбарт маш хор нөлөөтэй. Эрүүл мэндийн салбар авилгад хэдий ч нээдэгдэн, төдий ч өвчлөл нэмэгдэж, нас баралтын индекс өсч, дундаж наслалт буурсаар байна. Үүнийг даслан зогсоохын төлөө бид авилгалтай тэмцэх газартай хамтран ажиллах ёстой. Зөв зөвд шударга зөв.